үзэгчдээ хөгжөөн цэнгийн чакак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сүлд биеийн тамирын спортын хорооны 10 жилийн ой болж байгаатай холбогдуулан албан хаагч нар хүрэлцэн ирж оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудал дээр Ахмад Сувдэрдэн, Ахмад Чулуунбат, Хошууч Батчимэг, Дэд Хурандаа Цэвэн Даш, Ахмад Соднон Бэлчээ, Ахлах дэслэгч Мөнх Заяа, Хойдлын эгнээс Хошууч Ган Зариг, Ахмад Баасан Хүү, Ахлах дэслэгч Оюун Эрдэн, Ахлах дэслэгч Жаргал Баяр нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сүлд биеийн тамирын спортын хорооны 10 жилийн ой болж байна гэж байна. Тэгэхээр байгууллага танилцууллаа шүү дээ. 10 жилийн ойн хүрээнд одоо ямар арга хэмжээ явуулж байна. За тэгэд мэдээж одоо сүлд биеийн тамирын спортын хорооноос гарсан олон алдартай тамирчид байгаа бах те танилцууллаа шүү дээ. За сайн бацхан уу. Тэгээд юуны өмнө одоо чак хак гэдэг энэ одоо хөгжөөнд цэнгэнд нэвтрүүлэгт орж байгаа нийт одоо албан хаагчдаа, тамирчидаа, телевиз үзэж байгаа үзэгчидтэй бүгдэнд нь одоо энэ өдрийн мэндийг хүргье. За энэ өдрийн мэндийг хүргье. За манай сүлд биеийн тамирын спорт хороо нь одоо 2006 оны 12 сарын 12-ны одоо хууль зүйн дотоод хэргийн сайдын одоо 208 тоот тушаалаар одоо анх одоо үүсгэн байгуулагдажсэн. Одоо энэ үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл одоо 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бол одоо манай сүлд биеийн тамирын спорт хороо бол маш олон алдартай, гавьяатай ийм тамирчдыг төрүүлсэн. Олимпийн аварга, дэлхийн аварга гэдэг одоо алдар цолтой маш олон тамирчдыг дээр нь одоо үндэсний одоо бүхийн одоо бас одоо цолтой ийм тамирчдыг төрүүлсэн. Энэ 10 жилийн хугацаа бол үнэхээр одоо бас ийм амжилт бүтээлээр дүүрэн ийм сайхан жил байлаа. Энд хүрэлцэн ирсэн хүмүүсээсээ бас алдар цолтой ямар гавьяа байгуулсан, ямар шагнал авсан, олон улс төв дэлхийн наадамд амжилттай оролцсон хүмүүс байна уу? Танилцуулаач. За тэгээд манай сүлд биеийн тамирын спорт хорооноос бол маш олон алдартай тамирчид төрсөн. За одоо энд ирсэн тамирчдаа би танилцуулъя. За манай одоо Ахмад одоо Сувдэрдэн байна. Манай хүний нөөцийн мэрэгчлэн. За Ахмад одоо Чулуунбат байна. Одоо олон улсын хэмжээний мастер, Монгол улсын начин, чөлөө түүхийн. За одоо миний хажуу сууж байгаа Хошууч Батчимэг, шатрын одоо их мастер, одоо Монгол улсын гавьяа тамирчин. За тэгээд миний хажууд одоо 2016 одоо Олимпийн наадмын хүрэл медальт Монгол улсын гавьяа тамирчин. За 2016 оны бүртчон одоо шилдэг тамирчин ийм тамирчин байна. За Мөнх Заяа одоо волейболын одоо олон улсын хэмжээний мастер, одоо спортын мастер золтой юм бүсгүй байна. За Ахлах дэслэгч Жаргал Баяр, Монгол улсын одоо харцаг. За Ахлах дэслэгч Оюун Эрдэн. За одоо манай одоо Ахлах одоо нэгтлэн бодогч бас саксны дэд мастер. За манай Ахмад одоо Баасан Хүү одоо Монгол улсын харцаг. За одоо Монгол улсын гавьяат дасгалжуулагч, боксын одоо дасгалжуулагч Хошууч одоо Ган Зариг гээд ийм бүрэлдэхүүнтэй бид одоо энэ танаа нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирээд байна. За ирж амжаагүй бол алдартай хүмүүс зөндөл байгаа тий. Тийм ирж амжаагүй улсууд маш их олон байна. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт сүлд биеийн тамирын спортын хорооны 10 жилийн ой болж байгаа холбогдуулан хамт олон оролцож байгаа. Ингээд эхний үе болох үг үйл таах үе маань эхлэж байна. За ингээд эхний баг Сувдэрдэн, Чулуунбат нар гарч ирсэн байгаа. За тэгэд өгөгдсөн 6 үгийг амжилттай таалгаж чадсанаар багтаа 6 он авах боломжтой. Чадахгүй бол тогон зохиулна гэж байгаа. Амжилт хүсье. Цаг явлаа. Баага. Ууланд явах. Аялд.
Сайн. Өргөчөө өрөөд. За мэдэхгүй бол дараагийн үглэг орж олно. Зөв таасан тохиолдолд зөв гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Дараагийнх нь юм уу? Хурдтай байх хэрэгтэй байна. Цаг явсаар байна. Залуу маань тогтсон сандал дээр сууж байгаа учраас манай таалж байгаа оролцогч маань ер нь жоохон хойролдоо таалгалах шиг байна. Тог очихгүй болохоор тий. За дараагийн үглэг орж олно. Цаг явсаар байна. Дараагийнх нь. Уул. Могоо. Зөв таах юм бол зөв шилэх хэрэгтэй. Ай! За. Эхний баг маань 1 оноо авсан байна. Дараагийн баг болох Батчимэг Цэвэн дашнаар гарч ирсэн байгаа. Эдний баг бас 6 оноог авч чадах нь үгүй бүгдээ харцгаая. Амжилт хүсье. Явлаа. Хамрын тамхи. Хөрөг. За, 1 оноо. Өргөвч. Хувц. Гадар хүрм. Цүнх. За, 2 оноо. Ядрах, унтах, шалчих. Гар татах. Унтах, унах. Ядрах. Татах. Шүглдэх. 3 оноо. Таасан бол таасан гэдгийг хэлээрэй. Шагаа нислах. Шагаа арва. Шүрдэх. Цэвэрлэгч. 5 оноо. Зомби. За. Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сүүлд BMW спортын хорооны 10 жилийн болж холбогдуулсан хамт олон оролцож байгаа. Ингээд 3 дахь баг болох Содном Бэлжээ мөнх заяа нар гарч ирсэн байна. Өмнөх баг болох Батчимэг Цэвэн дашнар маань амжилттайгаар тог цохилохгүй 6 оноо авч чадсан байгаа. Ингээд 3 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. Номсом. Харва. За таасан тооцъё. Хийл хөгжим. Барана. Дух хөмсөг. Дух хөмсөг үрчлээ. 3 оноо. Савх. Савх. Сэрэ. Таасан. Өмд. Түрсэн. Памперс юм уу? За. Зөв таалаа. Аянга. Цагилгаан. Цаг явсаар байна. Цаг дуусч байна. Юм бэ. Үт. Дөрөв дэх баг болох Ган зэрэг Баасан хүүнээр гарч ирсэн байна. Өмнөх баг бас амжилттайгаар 5 оноо авсан байгаа. Нэг л оноог хэрвээ нэг л одоо үгээгт хэрвээ тааж чадсан бол тогон цохилохгүйгээр босох байлаа. Гэвч хугацаа бол хугацаа 60 секунд маань өнгөрсөн байгаа. Ингээд Ган зэрэг Баасан хүү нартаа амжилт хүсье. Явлаа. Хазар. Амаа хөдлөхгүй. Амаа хөдлөхгүй. Хөдлөгөө, хөдлөх. Цаанаар явж гон. За дараагийн үглэг орё. Суух. За алдахсчи. Амнасаа юм аваа гарахгүй. Хазах. Араат юм. Бүжиглэх. За нэг оноо өгчээ. Үнсөх юм уу? Шатар. Одоо 2 дутуу байна. Араатан юм уу? Хазах юм уу? Хазах юм уу? Чон юм уу?
За хамгийн сүүлийн баг болох Оюун Эрдэнэ Жаргал баяр нар гарч ирсэн байгаа. Өмнөх баг 4 оноог авсан байгаа. За тэгэд хамгийн дээдлийн оноог бол 2 дахь баг болох Батчимэг Цэвэн даш нар 6 оноог үзүүлээд байгаа. Ингээд Оюун Эрдэнэ Жаргал баяр нартай амжилт хүсье. Явлаа. Бора юу зонтог шүхэр майхан тэнгэр юу яаш пууж юм уу? Пуужин онгоц. Йой. Хэлж өгөхгүй. Од харах. Дараагийн үг орё. За дараагийнх нь нисэх. Нисэх дүүлэх үсрэх юу юм бэ? Дараагийн үг орё. Сармагч. Сармагч гинконг. Бүх барилдах. Хил, гитар. 2 оноо. Юу юм бэ? Яагаад хавчих, тасдах, байх. 3 оноо. Тэнэг, толгой. Толгой, дуу хүүс. Юу? Дахиад өөр. Магна юм уу? Үс толгой. Чагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сүлд биеийн тамирын спортын хорооны 10 жилийн ой болж байгаа толбогдвол оролцогч маань оролцож байгаа. Ингээд амны хайрцаг унших үе эхлэж байна. Амны хайрцаг унших үе дээр 90 секундын хугацаанд өгөгдсөн 6 үгийг таалах хэрэгтэй байгаа. За таах болон таалах хэрэгтэй байгаа. Ингээд дандаа 6 үгнүүд бол дандаа дууны нэрнүүд байгаа. Ингээд эхний баг болох Сувд Эрдэнэ Чулуунбат нар гарч ирсэн байгаа. Амжилт хүсье. Сайлчин. Үгээ хэлэх хэрэгтэй. Сайлчин бүсгүй. За эхний оноо. Алс суугаа ээж. Алсын бараа. Алсыг ширтэх. Сарвчлан суугаа ээж минь. Дараагийнх нь Амаараа хэлэх хэрэгтэй заавал. Амаараа давхар хэлэх. 9. 9 эрдэнэ орон. 2 оноо. Ар цармын цэцэг. Зүгээр. За юу гэж хэлмээр юм бэ нэг? Шүү. Нэрээ бас хэлж өгөх. Хилчний уянга. Хилчин. Хилчний уянга. Энд ямар хэцүү юм бэ? Хилчин. Тон. Цаг явсараа. Хилчин. Дараагийн өглөө дуудаагаар явах. Халуун үдгэн нутаг. Жаргах зүрхэн. Жаргах. Цагдаа. Жаргах зүрхэн. Ар. Аав. Ар. Акт. Ар. Ар. Акт. Ай. Эхний баг 2 оноог авсан байна. Дараагийн баг болох Батчимэг Цэвэн даш нар гарч ирсэн байна. Амжилт хүсье. Явлаа. Миний ээж хөөхөн. Миний ээж хоорхон. 1 оноо. Сүүн далаа ээж. Сүүн далаа Дадаа. ээж. Сүүн далаа ээж. Чанга орлохгүй. Сүүн далаа ээж. Далаа ээж. Хүүхэд Сүүн далаа ээж. зүүн дадаа ээж. За 2 оноо. Нартад ганцхан ээжтэй. Нартад ганцхан ээжтэй. Нарны. Нартад ганцхан Нартад ганцхан ээж. Оо За 3 оноо. амьдрал үргэлж сайхнараа. Амьдрал үргэлж сайхнараа. Амдэр шүтээ. Амьдрал үргэлж сайхнараа. Амьдрал ургал цаахан. Оо зөв. 4 оноо. Байна уу ээжээ? Айн уу ээж. Оо за. Чанга Хайрын орлохгүй. тэнгэр диваажин. Хайрын тэнгэр диваажин. Ээж! Хайрын тэнгэр диваажин. Ээж. Чанга хэлэхгүй. Хайрын тэнгэр Нар. диваажин. Тэнгэр. Аха. Хайрын А? тэнгэр диваажин. Тэхээж. Хайрын тэнгэр диваажин. Амара. Хайрын
тэнгэр А? Деваач. Ганц дэлхий. хайрын тэнгэр Деваачин. А? хайрын тэнгэр Деваачин. Ганц дэлхий. хайрын тэнгэр Ачаад Деваачин. ээж. Ачаад дэлхий. Дараагийн хайрын тэнгэр Деваачин. Гараг. Манай гаргийн залуус. хайрын амжилттайгаар 5 оноог авч чадсан байна. Одоогийн байдлаар нийлбэр 11 оноотойгоор хошуучилж байгаа. За ингээд дараагийн 3 дахь баг болох Содном Бэлжээ мөнх заяа нар гарч ирсэн. Амжилт хүсье. Цаг явлаа. чамайг тойрон иргэн. Би чамайг тойрон эргэлдэнэ. Чамайг Чамайг тойрон эргэлдэнэ. За эхний оноо. чи би тойр хосоороо. чи би хосоороо. Чи бид хоёроо Хосоороо. хосороо Яа. За оноо өгчээ. Сарны саруул. Чанга хэлэхгүй. сарн далаа Саруул. Саруул. Үгээ Саруул. хэлж тань. Сарны саруул. сарн Сарны саруул. сарнгуа Сарны сарны саруул. сарны Саруул. Аа. сарны дагуу Сарны саруул. сарны дагуу юу? Дараагийн өглөг орой. Насны намар. А? Нас. Би насны намар. Насны намра Зүг. Оноо. Хаврын найр. хаврын найр Зүг. Баясгалантай сайхан. би чам тайртай Баясгалантай сайхан. а Баясгалантай сайхан. чайтай Баясгалантай сайхан. Баясгалантай сайхан. а Ган зэрэг баасан хүн нар маань гарч ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчид маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сүлд биеийн тамирын спортын хорооны 10 жилийн олжоотой холбогдуулна. Албан хаагч нар оролцож байгаа. Ингээд ган зэрэг баасан хүн нар маань хэрхэн оролцохыг бүгдээ харцгаа. Өмнөх баг маань 4 оног бас амжилттайгаар авч чадсан байгаа. Явлаа. Ирээн нуур. Энэ дуу ирээн нуур. Энэ дууг бишээ. Ирээн нуур. А? Ирээн нуур. Энэ Ирээн нуур. за дараагийнх нь. Мал маллах сайхан. А? Энэ мал маллах сайхан. Баяс Мал маллах сайхан. чан. Мал маллах сайхан. Бадмал сайхан аа. Мал маллах сайхан. Мал маллах сайхан. Бадмалдаг сайхан. За дараагийн Уулбууд маллах. Итгэхгүй. Үйстэ бүтггүй. За алгасаа. Хаяа сайтай. А? Хаяа сайтай хадмууд. Чан. Хаяа сайтай хадмууд гэх. Юу нэ? тооныхын хэсгээс дуулж болно шүү дээ мэдэхгүй болоод. За энэ. Хос орчлон. Хос орчлон. Аа зөв. За нэг оноо. Зам дээр гээгдсэн цэцэг. Зам дээр гээгдсэн цэцэг. Яасаг нүү. За хийс. Зам дээр гээгдсэн цэцэг. Хамгийн сүүлийн баг болох Оюун Эрдэнэ Жаргал баяр нар гарч ирсэн байгаа. За өмнөх үе дээрээс 3 оноо авсан байгаа. Одоо үг таах хэсэг дээрээс 6 оноог авч чадах нь үгүй бүгдээрээ харцгаая. Авсан чи ер нь нийлбэр 9 оноотойгоор ялагч болох боломжгүй байгаа. Одоо өмнөх 4 дахь баг маань ганцхан оноо авсан байгаа. Ингээд сүүлийн баг болох Оюун Эрдэнэ Жаргал баяр нартаа амжилт хүсье. Явлаа. Зүрхний дуулаас дуу. Зүрх. Зүрхний. Дуулаас дуу.
Дуу. Зүрхний дуулал. Зүрхний дуулал. Зүрхний дуулаа. Оо яг. Зөв таалаа. Миний буурал ээж. Миний буурал ээж. Миний яг. Миний буурал ээж. Зөв таах хэрэгтэй байгаа. Миний буурал. А? Миний буурал ээж. Миний муухай ээж. Буурал настай. Миний сайхан ээж. Миний буурал ээж. Миний буурал ээж. Буурал. Миний Буурал бэ. Буурал. миний муу ээж. Буурал бэ үсэг бэ. Буурал. Миний буурал ээж. За алгасан. За хайрын хишиг. Хайртай. Хайрын хишиг. Хайрын хишиг. Хайрын цэцэг. Хишиг. Йоо. Харц булаам. Харц булаамаа. Оо яг. Ойр залуу нас. Хос залуусаа. Ойр залуу нас. Үүлдэр. Ойр залуу нас. Йоо. Хайрын хишгээ таалуу. Монголоор байгаасаа. Болцоо. Монголоор байгаасаа. Үүлдэр. Үүлдэлсгаа. Монголоор байгаасаа. Монгол юу? Энэ яг монголоор байгаасаа. Монгол бахархтаа. Байгаасаа. Монгол. Хоёр дахь баг тавьсан байна тийм. Хоёр дахь багийн одоо хоёр гишүүнээс аль нь илүү оролцоотой байна вэ? Байсан бэ гэдгийг одоо эндээс асуулт хариултын үеэр шалгах хэрэгтэй байгаа. 15 асуултыг асууд. За тэгэхэд хариултыг мэдж байгаа бол нэгээр нь асуух хариултыг мэдж байгаа бөмбөгөө аваад шууд хариулах хэрэгтэй. Авчаад бодоод гэхгүй тийм. Тэгээд чадахгүй тохиолдолд дараагийн оролцогч боломж байна гэсэн үг. Ойлгомжтой тийм. Тэр манай хоёр оролцогч маань одоо маш гой тэмдгүүдтэй байна л да. Тэмдгүүдэд тайлбарж өгөөч одоо медалуудаа. Зөв шүү. За тэгээ. За энэ Монгол Улсын гавьяат тамирчны гавьяатын тэмдэг байна. За энэ одоо Цэргийн гавьяаны улаан тгийн одон гэж. Цусан гавьяаны улаан тгийн одон гэдэг. Цэргийн. За тийм. За энэ болохоор одоо бие тамирын тэргүүнийх байна. За энэ стандарт хэмжээний төвийн тэргүүнийх байна. За энэ болохоор байгаль орчин аялал жуулчлалын тэргүүн байна. Тий. За тэгээд энэ болохоор одоо олон улсын хэмжээний мастер. Олон улсын хэмжээний мастер. За энэ одоо удирдлагын академийн орон байна. Боловсролын их сургуулийн орон байна. Тий. Энэ ямар тэмдэг вэ? За ховчнууд нь үртэл тэмдэг шиг ямар гоё тий. За ингээд Бачимгийн хувьд гавьяат тамирчин Бачимгийн хувьд одоо маш олон бас тэмдгүүд байна л та тий. За эндээс манай Монгол Улсын гавьяат тамирчны тэмдэг 16 онд авсан эрхлэгч байсан. Энэ бол миний одоо хамгийн гол тэмдэг. За тэгээ эндээс бол манай шатрын тэмдэг байна. Одоо би эрэгтэй олон улсын мастер цолыг 2014 онд хүртсэн. Тэгэхээр манай эрэгтэй олон улсын мастрын тэмдэг. За энэ эмэгтэй олон улсын мастер. Эрэгтэйд нь яваад орсон юм уу? Тий. Эрэгтэй цолоо биелүүлж аваа юм. Тэгээ манай эмэгтэй их мастрын тэмдэг. За. Тэгээ дахиад тэгээ манай шатрын дэлхийн шатрын холбооноос аль биесээр олгодог олон улсын цол байгаа. За тэгээд энд биеийн тамирын тэргүүн, манай Алтан од сүлд биеийн тамир спорт хорооны тэмдэг. За тэгээд олон улсын хэмжээний мастер, за боловсролын их сургуулийн ромб. За энэгээр манай албаны төлөө 2, тэгээд хүндэт тэмдэг, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага юм аа. За тэгээд хамгийн анх авчихсан 90 жилийн манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага 95 жилийн тэмдэг байна. Одоо медалууд нь одоо хэдэн жилийн дараа бүр дээлдэхээ болоод зарим хүмүүс чинь ингээд юм юунууд тавьчихдаг юм болж тийм. Тэрийг одоо юу гэдгийг бэ? Цомхон зүүсэн байгаа шүү дээ бас. Тийм. Гол тэмдгүүдээ зүүсэн. Хамгийн анх одоо энэ авчирсан тэмдгүүдээс хамгийн анх авчирсан тэмдэг ямар тэмдэг вэ? За миний энэ олон улсын мастрын эмэгтэй олон улсын мастрын цол 2006 онд авсан юм. Анхных нь одоо медал. Таны хувьд хамгийн анх авчирсан? За юу яаж стандарт тэргүүний ажилтан болж ирсэн юм байна. Стандарт тэргүүний ажилтан болж ирсэн юм байна тий. За маш олон гой тэмдэгнүүдтэй л залуучтай байна. Тэгээд одоо төмрөөр дамжаад их тог яадаг юм болоо гэж бодсон бас гайгүй л башин. Тог ч ямар байна?
Яг зүгээр. Зүгээр юм. Жирсгээл бас. Жирсгээл бас тий. Сэргэн штэ гэж. Тий. За хагас болох бас зүгээр шүү дээ нөгөө. Миний одоо энэ дэр бол та тэр юу гэдэлээ? Harry Potter. Harry Potter-ын дэнд зүйцэн байгаад байгаа ш намайг. За ингээд асуулт хариулт бол ойлгомжтой 15 асуултыг нэгээр нь асуун. За ингээд асуултанд оръё. Залуустай амжилт хүсье. За. Эхний асуулт маш амархан асуултууд байгаа. Эхний асуулт хүн хэдэн уруутай вэ? 10. 10. 10. Oh no. Үгүй шүү. Хүн хэдэн? 20. Зөв хариуллаа. 2-10 гэж сүртэй харахгүй бодастай тий. 20 уруутай хөлөө мартаад байдаг тий хүмүүс. Энэ бол зарим нэг асуултууд нь бас гэрхай байдлыг шалгаж байгаа. За дараагийн асуулт Монголын хамгийн том нуур. Хөвсгөл нуур. Хөвсгөл нуур. За 2 дахь оноогоо авлаа. Дараагийн юу вэ? Хөвсгөл нуураа. Ус нуур. Ус нуур. За хариулсан тооцохгүй. Нэг оноотой шүү та. Би одоо хөвсгөл нуур гэсэн чинь яг хамгийн гүн нуур чинь хөвсгөл нуур, цэнгэг нуураа бас тий. За 3 дахь асуулт. 3 оронтой хамгийн их тоо. 999. Зөв хариуллаа. Дараагийн асуулт хойд солонгосын нийслэл. Бихнян. Зөв хариуллаа. Алга ташилт яасан бэ жолоосоо. Дараагийн асуулт. Би Монгол хүн гэдээ дуулдаг. Би Монгол хүн гэдэг. Тэнгэр. Тэнгэр. Өөрөө дуулж үзсэн чинь. Архиу гэдэг чинь бас тэнгэр дуулдаг. За ингээд зөв хариулсан. Эхний оноогоо авсан байна. Дараагийн асуулт 2 дахь оноо тий. Дараагийн асуулт мах оролцуулгүй хийсэн хоол юу гэдэг вэ? Яа. Цагаан. Зөв хариуллаа. Дараагийн асуулт дам хүн хоол идэхийг юу гэдэг вэ? Мацаг барих. Мацаг барихаа Хоол идэх. хоол идэх. Хоол идэх. Мэдгүй хоол идэх байл гэдэг. Гүү. За зөв хариулт нь гүнцэг барих гэдэг юм байна. Гүнцэг барих. Дараагийн асуулт хувцсаар нь угтаж юугаар нь үддэг вэ? Ухаанаар нь. Бөмбөгөө хамгийн дөрөнд барьсан шүү дээ. Хоёулаа зэрэгд барих. За яг ухаанаар нь авъя та. Уг нь хамгийн дотор нь ингээ барьсан байгаа гэж байна. За яг танд оноо өгч юм залуу. Манай гавьяат. Адилхан оноо, тал оноо. Оноогоо авлаа. Дараагийн асуулт үнгийг англиар юу гэдэг вэ? Үнэг. Үнэг гэдэг амт юм байна шүү дээ. Fox. Fox зөв хариуллаа. Хурганы ус гуужиг, төлөвний ус төлжиг гэж юу? Ямар утгатай юм болоо гэж. Хурганы ус гуужиг, төлөвний ус төлжиг. Онд минь дор. За яг оноо өгчөө том болох гэсэн үг Том тийм. болох. За онд минь гэдэг чинь бас нэг жилдээ авчээ тийм. За оноо өгчөө дараагийн асуулт гэрт эсгэрч шүглдвэл яана гэдэг үү? Хориотой. Ой. Хориотой гэж. За Шууд За, гарыг нэмаш бод. энийг гарыг бүр шатарчин хүний энэ болбраа гарыг байхгүй болгоо ичүү. Та яг ямар төрлөөр гагаад талаа? Уулын спорт. Хатчлаа барьж байгаа. Барай ичүү. За. Таны Ер нь бол муу яар шүглэн. муу яр шүглэн. Сүнс шүглэн. Сүнс шүглэн ч бас биш юм байна. Муу яар. За, муу яр нь муу яр л доо. Тэгээ яг нэг юм байна. Сүнс шүглэх биш юм байна. Ер нь Хариулах боломж байна. Юу лээ? Асуултад тэгэхээр Гэртээ шүглэх юм бол яах вэ гэж байгаа юм. сэрэлдэг. Цээрэлдэг. ер нь ойлгомжтой. За, өөр бас ингээд Чөтгөр шүглэнэ гэж. ширээн дээр гарч суухыг бас цээр юу гэдэг вэ? Ээж аав ээж нь өрөнд орно гэж ярьдаг шүү дээ. Ер нь өрөнд орно л гэдэг тий. Өгөө шаваасран гэдэг. Тэр шиг гэрт эсрэх болж бас өрөнд орно гэдэг юм байна. За зөв хариулсан тооцъё бүсгүй. Авчээ. За дараагийн асуулт. Америкийн нэгдсэн улс хэдэн мужтай вэ? 51. 51. Юу 50. Яа. За зөв хариулсан тооцъё. Дараагийн асуулт. Хөөргөний уут савыг юу гэдэг лээ? Байлаа. Зөв хариуллаа. Дараагийн асуулт. Цагаан толгоон 8 дахь үсэг. Им үс. Им. Юу гэж Биш юм байна? Аа. Зэж байна. 8. Дотроо бодц. Яа үс. Яа биш юм байна? Yes. Биш. Та харуулсан шүү дээ. Хорогороо тал. Зэм. Нилээ. Ж үсэг юм байна. Тийм За шүү. зөв хариулсан тооцоогүй шүү. Ахаа зөв. Сүүлийн асуулт. Малын гидс дотор юу гэдэг лээ? Үлэн. Үлэн чигш. Задаг бүсгүй гарыг руу хувлаа ячлаа. За чи яар. юу гинэ чигш. Би зөвний гарыг Амаг анхаарал гардуугаа явж штэ. За малын гидс дотор юу гэдэг лээ гэсэн.
юу штэ. Өө. Гиз дотрыг энд үлэн гэж хэлсэн энэ залуу маань. Үлэн биш штэ. Юу юм? Оо, 5 цул. Таавчл ер нь цувтай. Цувтай яг үнэ. За зүгээр юусэн тооцё. Тэгээд чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа сүлд биеийн тамирын спортын хорооны 10 жилийн явж байгаа толбогдуулна. Одоо албан хаагч нар хамт олноор оролцлоо. Ингээд оролцогч дундаас манай 2 дахь баг болох Батчимэг, Цэвэн Даш нар маань хошуучилж за ялангуяа Батчимэг маань саяхан асуулт хариултанд дээрээс 7 оноо авсан байна. Цэвэн Даш маань 5 оноо авсан байгаа. За ингээд нэгдүгээр байранд орсон Батчимгийн урамшуулад ихөө ST Design гэдэг одоо газар байгаа. Хэвлэлийн газар байгаа. Хувцсан дээр хэвлэдэг. За ингээд баг хамт олноороо энэ зэрэг уралдаг уран сайхны за спортын арга хэмжээнд авахд хувцаар бас чигдрэх шаардлага гардаг тийм бол зөвхөн одоо хэвлэлийн газараар 50%-аар хөнгөлөлтөд өөрчлөлт хийх шиг гардуулъя танд. Эхний байранд орсон оролцож байгаа байгууллагын зүгээс энэхүү сүлд биеийн тамирын спортын хорооны зүгээс энэхүү гоё уургийг бэлгэнд өгч байна тий. Таны хувьд бол мэдээж тархиараа гавьяа тавсан бол одоо бас биеийн тамираар бас хичээллээд тий. Тийм манай шатарчууд бол байнгын бэлтгэл сургалтаас давхар хийж явах шаардлагатай. Одоо хэд хоногийн дараа нь угсаа тэмцээнд явах гэж байгаа. Тэгэхээр хэрэг. Хаашаа явах гэж байна тэмцээн? Исландд болох Reykjavik Open гэдэг их том тэмцээн болно. За амжилттай орох болтугай гэж бас хардуулж байна. За манай Цэвэн Дашт бас энэ уургийг байгууллагын зүгээс гардуулсан байгаа. Баярлалаа. За мөн байгууллагын зүгээс дахиад нэг шагнал байгаа юм байлээ. Хилээд өгөөрэй гэдсэн 13-р байрлах Phoenix гэдэг фитнес клуб байгаа. Тэрхүү фитнес клубт энд оролцож байгаа 10 оролцогчтой 50% хөнгөлөлтөд өөрчлөлт хийх хэмжээг гардуулж байгаа гэдгийг дуулгаарай гэсэн байгаа. За ингээд чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сүлд биеийн тамирын хорооны одоо спорт хорооны 10 жилийн ой болж байгаа толбогдуулсан залуус маань оролцсон байгаа. Ингээд та бүхэнд 10 жилийн ой баярын мэндийг дахин хүргэе. Ажил үйлсэнд өндрөө самбар амжилтыг хүсье өрөөё. Эх 7 хоногийн энэ цаг мөчтэй иргэд уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За. Юу энэ ингээ хардсан хөрцөн.